чухал анализын гадаад зах зээлийн дугаар ихэд бэлэн боллоо. За энэ 7 хоногт олон улсын зах зээл дээр арилжаалагч буй Монгол улсаас гаргасан евро доллар бондын тоо нэгээр нэмэгдлээ буюу Mongolia Mining Corporation дөрөвт удаагийн шинэ бондоо гаргахаар бондын хөрөнгө оруулагч олон улсын зах зээл дээр бондын нөхцлүүдээ бол танилцуулсан. За тэгэхээр өнөөдрийн лайв дээр тухайн шинэ бондын нөхцөл хүү, за яг одоо арилжаалагч байгаа бондын ханш өгөөж, за эцэст нь одоо ам долларын бондын хөрөнгө оруулалтын давуу талыг та бүхэнд онцлно. За мэдээж чухал анализын нэг улиралдаа нэг бид яг одоо арилжаалагч байгаа 10 хэдэн бондынхоо одоогийн ханш өгөөж нөхцөл байдлыг нь тоомлоод ярьдаг. Түүний ч гэсэн тусгасан байгаа. За эхлэхээс өмнө компани тухай товч танилцуулгыг та бүхэнд хүргэхэд бид нар сайн мэдж байгаа. Тухайн компани бол Өмнөгов аймгийн Цогццын сумд нүүрс олборлтын үйл ажиллагаа явуулдаг. За олборлсон нүүрсээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэн угааж баяжуулаад хятад улс руу дээд зэрэглэлийн өндөр чанартай кокчх нүүрсийг экспортлохоор онцлогтой компани байгаа. За мэдээж Монголын одоо голлох салбарлах уулуурхай түүн төсрөө нүүрсний экспортын дангаар үнэлэхүйц өндөр хувь эзэлдэг томоохон компани юм а. За 2011 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO буюу одоо Монгол улсаас анх удаа хувийн хвшлийн компани олон нийтэд хувьцаагаа олон улсын хөрөнгө оруулагчид санал болгож ирсэн компани гэдгээрээ бид нар сайн мэдж байгаа. За бондын одоо ам долларын бондын туршлагын хувьд бол тухайн бондыг оролцуулаад одоо нийт 4 удаа бонд гаргаж ирсэн. Өмнө 3 удаа бонд гаргацсан байгаа. Хоёрыг нь төлж гисэл хэлээ дээ. За одоо бол нэгэн зах зээлээр арилжаалагч байгаа. За тэгэхээр өнөөдрийн шинэ бондынх нь нөхцөлийн талаар ярилцъя. За 4 сарын 3-ны өдрийн логт бондын анхлаг зах зээлийн төлбөр тооцоо буюу settlement хийгдэнэ. За дээрээс хараад үзвэл тухайн компани бол тухайн бондоо нийт 350 сая Америк долларыг буюу за одоогийн хашаар тооцоод үнэтэй 1.80 төгрөгийн харьцангуй өндөр дүнтэй хэмжээний бондыг татан төвлөрүүлж байна. За дуусах хугацааны хувьд бол бонд маань 5 жилийн хугацаатай гарч байгаа буюу 2025 оны 4 сарын 3-нд гараад 30 оны 4 сарын 3-нд нийт 5 жилийн хугацаатай гарч байгаа. За бондын хүү өгөөж нөхцөлийн хувьд бол гэвэл яг одоо нэрлсэн хүү төлөх бондын купон гэж ярьдаг. Жилийн хүү нь бол 844% дээр гарах нь бол одоо зарлчихсан. За яг одоогийн байдлаар бол зах зээл дээр буюу анхдагч зах зээл дээр хөрөнгө оруулагчид санал болгож байгаа өгөөж нь бол 875% тай буюу бондын нэрлсэн үнээрөө 100 буюу $1000 байдаг. За энэ удаа бол яагаад өгөөж өндөр байна гэвэл тухайн компани бол харьцангуй хямдралтай үнээр гарч байгаа буюу 9876. За $1000 нэрлсэн үнээрээ гэхлээр хараад үзвэл $987 60 центээр харьцангуй хямдралтай үнээр бондоо ийшүү буюу гаргаж байгаа. За мэдээж хугацаа дуусгад болон хугацаас өмнө иргэн төлөвлөхөд компани зүгээс нэрлсэн $1000 төлнө. Тэгэхээр эдгээр зөрүүг нь саяны одоо жилийн хүү купон 844 дээр нэмээд үзэнгүүт яг анхдагч зах зээл дээр гарч байгаа гарах үе өгөөж бол 875% гэдэг тооцоол гарнаа. За бондын зээлжих зэрэглэлийн хувьд бол олон улс топ 3 одоо үнэлгээ тогтоодог компани байгаа. За тухайн бонд нэр бол Fitch Ratings компани өнгөрсөн 7 хоногт B+ үнэлгээ өгсөн бол за нөгөө талдаа Moody компани B3 positive үнэлгээ өгсөн байгаа. За энэ үнэлгээ маань яг одоо Монгол улсаас компани болон засгийн газраас олон улс төр гаргацсан байгаа бондуудын одоо авчруулах зээлжих зэрэглэлийн хамгийн өндөрүүдийн нэг байгаамаа. За яг мэдээж олон улсад бол BBB байж одоо харьцангуй багтай гэдэг боловч Монголын нөхцөл бол яг харьцуулаад хараад үзвэл харьцангуй эрсдэл багтай таатай нөхцөлтэй гэдэг эндээс харагдж байна. За дараагийн слайд руу хэдлээ орцгоё. За яг одоогийн байдлаар олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 13 нэр төрлийн бондууд арилжаалагч. За тухайн график дээр харагдаж байгаа. За би яг одоогийн байдлаарх тухайн бондуудын одоогийн ханшаарх өгөөжийг нь хэвтэй ногоонгийн график дээр харуулсан байна. За босоо багнан график, цэнхэр өнгийн график дээр тухайн бондын жилийн хүү буюу нөгөө купоны хэмжээг нь илэрхийлсэн байгаа. За ингээд 13 бонд маань зэрэгцээд харагдаж байна. За үүнийг нийтлээ хараад үзвэл одоо Монгол улсын засгийн газраас гаргасан бондын тоо бол нийт 6 дуусах хугацаанд хамаараад 6 төрөл байгаа. За мөн одоо орон нутгийн нийслэлээс буюу өнгөрсөн жил манай нийслэл Улаанбаатар 500 сая долларын бонд гарсыг бид нар мэдж байгаа. За үүнээс гадна Монголын хувийн хвшлийн 5 компани 6 бонд арилжаалагчдаа нийт 13 бонд яг одоо олон улс дээр арилжаалагч байна. За үүн дундаа бол онцлогийн хувьд бол өнгөрсөн онд гарсан Голомт банкны 300 за нэмэлтээр гарсан 100 нийт 400 сая долларын бонд арилжаа нийтгээр бол үнэмлэхүйц тэргүүлж байгаа. За хэдүүлээ энэ дээрээс ингээд хараад үзвэл ерөнхийдөө бол бондын купоны хэмжээ босоо баган дээр харчин. За яг одоо байгаа ханшийг нь хараад үзвэл бүгд купоноосоо харьцангуй доогуур арилжаалагч байгаа буюу бондуудын яг одоогийн ханш нь өсөлттэй, эрэлттэй байгааг илэрхийлж байна. За энэ бол нийтлэг шалтгаантай. За бүгд ингэж хараад үзвэл ерөнхийдөө бол дийлэх бондууд бол дандаа өгөөж нь одоо купоноосоо буучсан үн өссөн байна. За гол шалтгаан гэвэл нийтлэг 3 л одоо хүчин зүйл байгаа. Ерөөсөл Монгол улсын макро эдийн засгийн орчин харьцангуй сайн байгаатай холбоотой. За өнгөрсөн 2 жилийн
гүйцэтгэл за мөн энэ оны болон эх оны одоо төсөөл гаргаж байгууллага, олон улсын байгууллага, Монгол банк төсвийн орон Монголын эдийн засгийн төслийг бол харьцангуй одоо тогтвортой 5-6% бол хадгална гэж үзэж байгаа. За өнгөрөх 2023-24 онд бол бид нар сайн мэдж байгаа Монгол улсын гол одоо нүүрсний экспорт, валютын ашиг одоо шийдвэрлэдэг гол экспортын бүтээгдэхүүн маань түүхэн өндөр экспортуудыг бид нар гүйцэтгэсэн байгаа. Бит хэмжээний хувьд бол за энэ онд мөн адил бид нар өндөр зөвлөлт тавьчихсан. За яг сүүлийн 2 жилийг хараад үзвэл бидний зардаг нүүрсний үн харьцангуй бууж байгаа ч гэсэн бид нар зөрөөд нүүрсний нөгөө экспортын бит хэмжээг нэмэгдүүлэх аман үүн дээр нэмэлтээр өнгөрсөн оноос гэсэн оюутлогын гүний уурхай засгийн үйлдвэрлэлийн идэвхжил нэмэлт хүч өгж байна. За хоёрт бол мэдээж үүнтэй холбоотойгоор валютын урсгал бол маад сайн орж ирсэн. Гадаад талааны тэнцлүүд ашигтай. Буюу яг одоогийн байдлаар улсын нөөц 4.8 тэрбум ам доллартай буюу харьцангуй одоо түүхэн дундчтай харьцуулахад бидэрт нөөц өндөртэй байгаад гамаа. За нэг иймэрхүү макро эдийн засгийн хүчин зүйл ирээдүйн төсөөл өнгөрсөн хугацааны гүйцэтгэл одоогийн байдлаас хамаарат одоо олон улс дээр бол Монгол улсын бондууд бол эрэлттэй, үн харьцангуй тогтмол өсөлттэй байгаад байна. Тийм учраас өгөөж нь бага бат. За гурав дахь хүчин зүйл бол мэдээж Монгол улсын өрийн дарамтын байдал. За засгийн газрын зүгээс бол богино хугацааны өрүүдийг дахин санхүүжилт хийгээд яг одоогийн байдлаар бол манай улсад богино хугацааны одоо ам долларын их хэмжээний төлбөр өрийн дарамт бол харьцангуй багатай, өрийн хэмжээнд харьцангуй сайн гэж хэлж болохоор байна. За тухайн MMC одоо энэ шинэ гаргаж байгаа бондыг 2030 гэж би тухайн график дээр тусгасан багтаа. За өмнө гаргасан бонд бол 2023 оны 9 сард гарч ирсэн. Одоо 3 жилийн хугацаатай бонд учраас MMC 2026 гэж хамгийн ихэнд харагдчих. За яг одоогийн бондын гаргаж байгаа онцлогийг нэтлээ бусад бондуудынхаа өгөөж хүүтэй харьцуулаад үзвэл ер нь бол нэг 13 бондын яг одоогийн ханшаарах өгөөж буюу yield нэг дунджаар 7 орчим хувьтай байгаа. За мэдээж засгийн газар бол эрт багтай гэж үрдгээр бол харьцангуй бага 5.5-6 орчим хувьтай байгаа. За тэгэхээр тухайн бондын яг анхдагч дээр санал болгож байгаа 875 орны төлөө харьцуулаад үзвэл дунджаас 1.7% өндөр илүү одоо өгөөжтэйгээр. За нөгөө талаа хараад үзвэл системийн одоо топ 5 банк худалдаа авжилахаан голомт тэдгэр банкуудын 1 жилийн хугацаатай ам долларын одоо хадгаламжийн хүүгэн дундчлаад үзвэл нэг өчигдрийн байдлаар 2.8% байгаа юм байна. За тэгэхээр бид нар сайн мэдж байгаа голдуу одоо хадгаламжийг сайн мэддэг. Тэр яг тухайн хадгаламжийн жилийн хүүтэнд тухайн бондын өгөөжийг харьцуулаад үзвэл үндсэндээ бол хадгаламжаас 3.1 дахин өндөр одоо өгөөжтэй буюу харьцангуй тоотой хөрөнгө оруулалт энийг гэж хэлж болохоор байна. За дараагийн слайд руу илүү орцгоё. MMC компани өмнө гаргаж ирсэн бондуудын мэдээллийг тухайн слайд дээр дэлгэсэн байна. За зүүн талд бол одоо гаргаж байгаа бондыг багтаагаад 4 бондын нийт гаргасан дүн босоо багнан график дээр харагдж байна. За ногоон гихвтэй график дээр бол бондын өгөөж нь биш яг нэрлсэн хөтөлөх купоны хэмжээг нь тусгасан байгаа тань. За баруун талын график дээр яг одоо тухайн компани арилжаалагж байгаа 2026 бондынх нь ханш өгөөжийн график нь хараасан байна. За эхний график руу годлоо орцгоё. За яг одоо Монголын хувийн хвшлийн компанийн хувьд бол олон улсын зах зээл дээр олон улсын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтраад за Сингапурын бирж дээр яг 4 удаа ам долларын бонд гаргаж ирсэн туршлагатай компани гэвэл MMC маань Монгол бол цор ганц байгаа. Тэгэхээр бол харьцангуй туршлагатай өмнө гаргасан бондыг харуул та бүхний анзаарж байгаа бол ер нь бол нэг 100 сая гэхээсээ илүү харьцангуй 600 сая доллар. За энэ одоо 350 өмнөх 26 нь бол 23 онд гарсан бонд 220 сая долларыг харьцангуй өндөр дүнтэй бонд гаргадаг байгаа нь харагдаж байна. За эхний 2017-24 он буюу дуусах хугацаанд одоо эдгээр 2 бонд он аль хэдийн төлөвлөдөө дуусчихсан багтах. За яг одоо бол MMC 26 зах зээл дээр идэвхтэй арилжаалагч байна. За тухайн үед буюу 2023 оны 9 сар гэдэг маань одоо Америкийн зах зээл дээрх суурь хүү одоо Федээс гаргаж байгаа бодлогын хүү болон засгийн газрын бондын өгөөжүүд нь буюу Америк доллар дээрх активуудын суурь хүү бол одоо харьцангуй өндөр үе буюу одоо бодлогын үн 5.4-тэй 5.3-тай байна. Тэгэхээр бол тухайн үед гаргаж байгаа бондыг бол мэдээж суурь хүүн дээр компани зэрэг цэцэрлээ нэмээд харьцангуй өндөр хүүтэй гарч исэн буюу 12.5-тай гарч исэн бол энэ удаа бол мэдээж компани 844%-тэй буюу одоо байгаа бондын өгөөж за мөн Монголын зээл цэцэрлэл компани үйл ажиллагаа санхүүгийн нөхцөл байдал уялдуулаад харьцангуй санхүүжилт өртөг багтай буюу 844% хүүтэй харьцангуй боломжийн нөхцөлтэй бонд гарч байгаа. Энд дээрс харагдаж байна. За өмнө гаргасан одоо энэ 26-нд арилжаалагч байгаа 12.5% хүүтэй энэ бондын та бүхэн нөхцөлийн санаж байгаа бол call optionтэй буюу хугацаанаас өмнө компани зах зээл дээрээс эргүүлэн дуудаад худалдаж авах нөхцөл тусгасан байдаг. За тухайн нөхцөлд нь бол энэ оны 25 оны 9 сарын 13-наас буюу бондын яг талд нь хэрэгжихээр заасан байдаг. За call option хэрэгжүүлж байгаа тохиолдолд бол тухайн бондын нэрлсэн үн дээр нэмэлтээр урамшуул болгоод
$62.5 хөрөнгө оруулагчдаа олгохоор нөхцөлтэй анхнаасаа туссан байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө MMC 2030 бондын $350 сая зарцуулалт нь бол ерөөсөө л одоо байгаа бондоо 9 сард нь call option хийх үед тэр их усрыг зарцуулна гэсэн. За үлдэгдэл мөнгөөр бол компани өөрсдийн үндсэн үйл ажиллагаа ажлын капиталаар санхүүжүүлнэ гэж байгаа. За дараагийн слайд дээр бол одоо байгаа бондынх нь ханш өгөөжийг бонд гарсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл харагдаж байна. За цэнхэр өнгийн график дээр бол MSCI 2026 бондын зах зээлийн ханш. За ногоон өнгийн график дээр бол тухайн зах зээлийн ханш арах бондын өгөөжийн түвшин илэрхийлж байна. За бонд маань бол 2023 оны 9 сарын 3-нд $97 буюу $970 гэдэг харьцангуй хямд үнээр бол гарч ирсэн. Нэлсэн нь бол $1000-тэй. За түүнээс хойш жил хагасын хугацаанд бол бондын үн бол тасралтгүй өссөн байна харагдаж байна. За яагаад үн өсөж ийн гэдэл хувьцаатай логик хувьдад хийж хэлэх юм. За өмнөх слайд дээр дурдсан дагуу сүүлийн 2023-24 он бол Монгол улсын нүүрсний экспорт бол түүхэн дээд экспорттой байсан. За тэгэхээр компани хувьч гэсэн нүүрсний олборлолт экспорт хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор компани өөрийн ашиг ажиллагаа нэмэгдсэн байгаа. За дөнгөж сайхан 24 оны санхүүгийн бүтэн жилийн тайлангаа бол танилцуулаад байгаа. За тайлангаас хараад үндсэндээ $1 тэрбум борлуулалтын хийгдсэн. За цэвэр ашиг нь бол $242 сая. Мөн адил өмнөх жилээсээ дээд рекорд оёвдсон өндөр түвшинд хадгалж байгаа бол хэвэндээ байгаа. 2023 онд бол ижилхэн $1 тэрбум борлуулалттай $239 сая цэвэр ашигтай байсан санаж байна. За тэгэхээр мэдээж экспорттой холбоотойгоор компани ашиг ажиллагаа бол сүүлийн 3 жилд бол илс сайжирсан байгаа. За үүнтэй холбоотойгоор баланс дээр хөрөг чадвар харьцаа богино хугацааны үр төлбөрийн санхүүгийн байдал нь бол сайжирсан, зээлж зэрэг нэмэгдсэнтэй холбоотой. За мэдээж бондын үн бол өссөн. За яг одоогийн байдлаар $108.7 буюу нэрсэн дээрээ яриад үзэл $1087 яг одоо зах зээл дээр арилжаа л гэж байна. За тухайн аншаар бодоод үзвэл та нэг бондыг авсан байхад бол жилийн хугацаа дуусах хүртэл эзэмших өгөөжөөр нэг 6.2%-тай нэг 6 орчим хувьтай хэлбэлж байна. Тэгэхээр одоо гарч байгаа бонд бол мэдээж тухайн бондын yield бол нийцүүлж гарах нь бол ойлгомжтой. За эцэст нь хамгийн сүүлийн график дээр бол сүүлийн 3 жилийн хугацаанд $10 харьцах Монгол улсын төгрөгийн ханшийг ногоон өнгийн графикээр харж байна. За цэнхэр өнгийн график дээр мөн ижил интервал хугацаанд Монгол улсын одоо валютын нөөц буюу Монгол банкнд дээрх гадаад валютын улсын нөөц хэмжээг тусгасан байгаа тань. За яг хуу эцэст нь зүгээр одоо хөрөнгө оруулагч нартаа $10 бонд, за $10 портфолийн давуу тал одоо зөвлөмжийг бол хүрэхэд бол бид нар мэдж байгаа Монгол улс бол одоо зах зээл эдийн засгийн аль ч чиглэлд бол харьцангуй гадаад түүхийн үнээс хамааралтай, гадаад импортын үнээс бол хамааралтай. За түүнийг дагаад бодлогын хүн ямагт хоёр оронтой тоотой инфляцийн түвшинд мөн адил хэрэгжилж идэг одоо л 10 орчим хувьтай байгаа. Тэр нэг ийм зах зээл эдийн засгийн одоо өсөлттэй ч гэсэн одоо ийм өөрчлөлттэй хэлбэлздэг үед бол бид бүхэн хөрөнгө оруулагчдаа та өөрийн санхүүгийн портфолио дээр зайлшгүй валютаар нь төрөлжүүлж өөр өөрөнгийг хамгаалахыг зөвлөдөг байгаа. Буюу тодорхой за тал нь биш юм ахэд 40% нь $10 дээр хөрөнгө оруулалтыг зөвлөдөг. За бид өөр танд шууд тоог нь хэлэхэд хэрвээ та одоо эрсдлээс харьцангуй зайлсхийдэг мөн тогтмол өгөөж горлохыг хүсдэг бол $10 багцыг нь 100% гэж үзвэл 60 орчим хувийг нь хамгийн уламжлалт багц буюу за нэг евро долларын 13 бондоос за нэг засгийн газар нэг MMC ч юм уу голомтыг нэмээд 2 бондыг нь 60% дээр. За үлдсэн 40%-ийнхаа 30%-ийг нь ерөөтэй хувьцаа сонирч байгаа бол Америк, Гонконг дээрх хэдэн хувьцаа ETF-үүд дээр. За үлдсэн 10%-ийг нь өмнөх слайд дээр ярьсан банкны $10 хугацаатай хадгаламж дээр байршуулахыг бол түлхүүтэй зөвлөж байна. Яг гэвэл хэрвээ танд зайлшгүй мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд эдгээр бондыг за эзэмшиж байгаа хувьцаанаас нэмж зарна гэдэг бол танд бол илүү одоо хохиролтой, илүү ашиг болох боломжийг хаадаг байгаа. Тэгэхээр энэ үеийн эрсдлийг нь одоо эрсдлийн сан маягтайгаар 10% хугацаатай хадгаламж маань нөхөн гэж та ойлгож болох нэ. За мэдээж $10 өнгөрөлт бол хэд хэдэн давуу талыг бол танд зайлшгүй авчирдаг байгаа. За нийтлэг 3 гол зүйлийн дуртахад бол нэгдүгээрт яалчгүй $10 тай харьцах төгрөгийн ханшийн уналтыг хийж их буюу таны хөрөнгийг үн цэнийг хамгаалдаг байгаа. За үүнтэй холбоотойгоор хоёрт бол мэдээж төгрөгийн ханш унсан тохиолдолд та одоо байгаа доллар дээр 3488 дээр доллар авчиад магадгүй жилийн дараа эсвэл 2 жилийн дараа төгрөгийн ханш 10%-аар суларсан гэж үзэхэд та нэг валютын ханшийн зөрүүний ашиг дээр 10% ашиг хийж бүрэн боломжтой. За бүр өөдрөгөр хараад Монголын эдийн засаг сайн байсан. Төгрөг ханш чангарсан. За магадгүй 3200 болсон гэж үзвэл та заавал буцаад төгрөг доллар болгоод валютын ханшийн одоо алдаг төлөөлөх ямар ч шаардлагагүй. Улсаас бидний зөвлөдөг дагуу та өөрийн санхүүгийн портфолио дээр долларын багцаа төрөлжүүлээд үргэлжлүүлээд хоолт хийж явахыг зөвлөдөг байгаа даа. Тэгэхээр аль ч цаг үед бол ялчгүй долларын багцаа хэрэгтэй байт юм аа. За гуравт бол мэдээж та $10 дээр бондын хүүний тогтмол орлоготой болчихно. Эдгээр евро доллар бондууд бол хадгаламжаас ялгаатай нь жилд
хүүгээ 2 удаа төлдөг буюу semi annual нөхцөлтэй байгаа. MLC bond ч гэсэн мөн адил. За хадгаламж бол ойлгомжтой. Хугацааны эцэст таны байршилсан мөнгөнд жилийн 2.8% төлдөг байгаа. За тэгэхээр нэг иймэрхүү нөхцөлтэйгээр та бүхэнд евро доллар бондын хөрөнгө оруулалтыг төлөхөдөө бол санал болгож байна. За мэдээж MMC 2030 бонд маань call option иргэн төлөвтэй нөхцлүүд бол үнцаасны танилцуулга дээр хид хідэн нөхцөл залтуудыг бол тусгасан байгаа. За түүнийг бол та манай доор байрлах линкэн дээр мэдээлэлээ үлдээ брокерудаас дэлгэрэнгүй мэдээлэл бол авах боломжтой байгаа. За компани үндсэн үйл ажиллагаа одоо олборлолт үйлдвэрлэл компани санхүүгийн балансын тоонуудыг бол бидний зүгээс илгээх үнцаасны танилцуулга бондын танилцуулга дээрээс та дэлгэрэнгүй хараарай. За ингээд өнөөдрийн лайваа өндөрлөө.